За бүгдийн хамт тэ. Бид нэр Бурчин Жидунгийн дэгний хоёр үнний одоо намшигыг хийж байгаа. За Сүмба сосон овоо шадуу ёдтэй гэж. За энэ бол сосон овоо гэдэг нь тус тусынх нь мөн чанарыг одоо номнох юм хэсэг байна. За энэ тус тусын мөн чанар гэдэг нь бол гүнзүв дамба, дундам дамба гэдэг. Тус тусдаа ямар мөн чанартай юм бэ гэдэг. За энэ бол одоо хүн багшийн сургаалын одоо хамгийн чухал зүйл бол хүн багш өөрөө эхлээд бол бод сэтгэлийг үүсгэжтэй дамбар занчуулж өгдөө сэмжид буюу одоо анхлан бол бодийн сэтгэлийг үүсгээд дунд нь бол гурван одоо тоошгүй галавт буйны чуулганы хураага эцэст нь бол бурхны хотгийг олгоод тэгээд шавь нугуудад бол маш олон номыг бол номонсон. Тэн дотроос машид одоо гайхамшигтай дээд нь бол Чирчингийн доо гэсэн тийм ээ. Хүлжаа намлаа чойжийн пүмбү жинич газлвэ нана равду пүлдү жунгааны Чирчингийн доо юм шиг гэсэн тийм ээ. Тэгэхээр хамгийн одоо гайхамшигтай нь бол Чирчингийн доо юм аа гэж. Дээрвжийн паралдуу чимбэн доо. Билгийн чанад хязгаар төрсөн гэх судрыг бол айлцсан. Тэн дотроосоо бол одоо хамгийн дээд нь бол энэ хоёр үнний хэсэг юм. Хоёр үнэн гэдэг нь бол гүнзүү дамба, дундум дамба. Хүн багшийн сургаалын үнэхээр одоо хамгийн гайхамшигтай огшим нь болсон зүйл нь хоёр үнний сургаал. За энэ бол өөрөө энтэй уулзрах, энийг сонсох гэдэг нь өөрөө үнэхээр үн цэнтэй зүйл. Одоо аль альнаас нь сонсож байгаач бай, ярьж байгаач бай, улсууд бүгд бол маш их буян шаардах нь заагүй ийм үн цэнтэй зүйл юм да. Тэгэхээр өнөөдөр бол үргэлжлүүлээд одоо энэ 3 дугаар савжид буюу тосон овоо шадуу ёдтэй. Тус тусынх нь мөн чанарыг номдоход. За юу гэж нэг вэхээр явсраа жалвын доолоос итгэх хөвгүн уулцсан судраас хүн багшийн айлцсан судраас Эла гүнзүвний жигдэнжин жодур дэвшин шиггүй сэгсоо дон домба гаимба дэни жодду мебаде шевэр жава маян намбар шевэр жава маян нонсу шевэр жава маян бис мадимба шевадан гэж. Тэгэхээр энэ судрын энэ үг юу гэсэн утгатай вэ гэхээр Эла гүнзүвний гэж. За гүнзүв гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр жигдэнжин жодур дэвшин шиггүй сэгсоо гэж. За энэ жигдэнжин жодуа гэдэг нь ертөнцийн одоо явдал одоо идэлгтгүн гэх юм уу, явдал гэх юм уу ийм маягаар орчуулна л та. За гэхдээ энэний утга нь бол одоо юу гэж ойлгох вэ гэхээр гүнзүү гэдэг бол таанидвийн ло, жигдэнбийн таанидвийн ло түүний жодюл гэсэн санаа. Таанидвийн ло гэдэг нь одоо нэр томьёог барьсан тэр оюуныг хэлж байгаа. Таанидвийн ло гэдэг. Тэгэхээр гүнзүү гэдэг бол ертөнцийнхний идэлгтгүн. ертөнцийнхний тэр нэр томьёог барьж байгаа тэр оюун. Одоо бид нар энэ бол ширээ байна. Энэ бол сандал байна. Энэ бол сандал юм аа. Энэ ширээ юм аа. Бумбаон юм бэ ло. Гаваон юм бэ ло байгаа тийм ээ. Тэрүүгээр нь хэлж байгаа. Таанидвийн ло гэдэг. Тэгэхээр гүнзүү гэдэг бол ертөнцийнхний идэлгтгүн юм аа гэж бол бурхан багш бол тэгж болгоосон юм байна. Бурхан багш бол тэгж өөрөө танин мэдсэн юм байна. Тэгээ үүнийг бол өөрийн хүчээр тийм ээ өөрийн хүчээр бусдаар заалгаагүй, бусдаас сонсоогүй. Бурхан бол өөрийн одоо хүчээр тэрнийг мэдхийн тулд бол маш их одоо хатуужил, маш их зовлон зүдгүүрийг туулж бол энэ үннийг бол мэдсэн юм байна. Тэрнийг мэдхийн тулд тэр хатуужлыг одоо тесэн твцэн өлдөөтл цэдэл нь бол юу байсан юм бэ гэхээр хамаг амьтны туцын тулд гэсэн одоо жинхүү тэр бодийн сэтгэлээр бол өгдөгдөж энэ одоо хатуужлыг твчиж ингэж таниж мэдсэн. Тэгэхээр гүнзүвний
жигдэнжийн жодвор гэдэг нь бол таанидвийн лоийн жодил юм ба гэсэн сан. Цаад утгандаа бол таанидвийн лоийн жодил буюу ертөнцийн эдлэгтэн гэж бол бурхан багш бол болгоосон байна гэж. Дон домба гаян ба дэний гэж. Дон домба буюу дээд одоо утга, үнэн утга, үнэмлэхүй гэдэг нь юу юм бэ гэвэл энэ бол жодумэ бадэ гэж. Үнэмлэхүй гэдэг нь юу хэлж байгаа юм бэхээр энэ бол өгүүлшгүй юм аа. Үгээр тайлбарлах аргагүй өгүүлшгүй юм. За шивэр жава маян гэдэг нь нөгөө энэ дээр өгүүлсэн ертөнцийнхний хоёр үзэгдэл дугаа одоо төгөлдөр гэдэг юм уу? Нянандан жавийн лоо гэж. Нянандан жавийн одоо тэр шивэр яг ямар байгаа яг тэр дагуу нь бол мэдэж чадахгүй юм. Тийм ээ. Нянандан жавийн шивэр бол жидава шиндүү шивэр жава маян. Тэгэхээр дон дамба буюу үнэмлэхүү гэдэг чинь эцсийн утгатай юу гэсэн үг вэ гэхээр бодит байдлыг хэлж байгаа. Бодит байдал жинхэнэ оршихуй, юмсын одоо оршихуй, ахуй ёсыг бол ертөнцийнхний одоо энэ хоёр үзэгдэлтэй энэ оюунаар бол тэр бодит байдал ямар байгааг айга чигээр нь бол мэдэж чадахгүй юм. Шивэр жава маян гэдэг нь бол тэр жидава шиндүү шивэр жава маян гэсэн. Жидава шиндүү шивэр жава маян. Намбар шивэр жава маян гэдэг нь бол мөн одоо саяныхтай адилхан нянандан жавийн шивэр буюу хоёр үзэгдэл байгаа. Тийм одоо оюунаар бол тийм мэдэж чадахгүй гэж. Огоот мэдэж чадахгүй гэж. Сонсуу шивэр жава маян баа гэж. Тийм учраас ис үзүүлсэн гэж. За энэ бол ингээд явсраа жилийн доонд гарч байгаа хэсэгхэн одоо ийм иш татсан сургаал нь бол энэ. Энэ бол бурхан багшийн өөрийнх нь айлтсан хоёр үннийг одоо тодорхойлж таниулж хэлсэн сургаал нь бол энэ баг. Гүнзүү гэдэг бол жигдэнжийн жодваа юм аа. Жигдэнжийн жодил гэсэн санаа. Жигдэнжийн жодил ертөнцийнхний одоо эдлэгтгүүний орон гэсэн. Тэгээ объект гэсэн байна. Одоо яг шүн чимүүгийн нэр томьёогоор бол энэ таанидвийн лоийн жодил гэж бол дэвшин шиг ба сиксоо гэж. Ирчлэн ажирсан байр болгоосон болоо гэж. Дон домба гэдэг бол жодумэ бай. Дон домба гэдэг бол үнэмлэхүй гэдэг бол өгүүлшгүй юм. Түүнийг яг ямар байгаагаар нь бол мэдэх аргагүй. Мэдэж чадахгүй. Тэр нь хэн мэдэж чадахгүй юм бэ гэхээр нянандан жавийн шив. Одоо яг л мэрэгжлийн гэх юм уу яг шүн чимүүгийн одоо нэр томьёогоор бол нянандан жавийн шивэр бол мэдэж чадахгүй. Тэр нянандан жавийн шив гэдэгт нь бол бидний оюун ухаанч гэсэн бол нянандан жавийн тийм ээ хоёр үзэг. Ийм одоо шивэр бол мэдэх аргагүй юм аа. За тэгээд биднээс доош хадгуус амтны одоо юу бол тийм ч тийм ээ. Ийм шивэр жава маян мөн одоо намбар шивэр жава маян сонсуу шивэр жава маян ба учраас мадын баа. Шивадан за мөн зашил. За одоо гомлөдвийн гэгээний хутагт наган зана тэ нагарж унаа гэдэг. Наган зана гэгээний давашэрв гэдэг номонд жигдэн гүнзүвдэн баг. Жигдэн гэдэг юм таслалтай тийм ээ. Жигдэн гэдэг гүнзүвдэн баадан гэж. Тэр энэ бол яг түрүүний дээрх утганы дагуу жигдэнгийн жодил нь бол гүнзүвдэн баа юм аа. Үнцийнхний эдлэгтгүүний орон бол гүнзүвдэн баа. Амбын онжи дэмба уу гэж. Тэр жигдэнгийн жодил болсон гүнзүвдэн баа гэж байна. Мөн амбын донжийн дэмба буюу дээд үнэн утга гэж байна гэж. Тэр ерөөсөө үнэн гэдэгт бол хоёр одоо үнэн байна. Гүнзүвдэн ба дондон дэмба гэдэг. За энэ заваа ширв гар. Шэдэн жонжуглаа дондом лои жодил мин лооны гүнзүү юм боржоод дон дамба буюу үнэмлэхүй үнэн дондом дэмба гэдэг бол
жигдэмбийн лоёын жодиул биш ээ гэж. Жигдэн ертөнцийнхний гэх юм уу эсвэл одоо гол утга нь бол Нянандан жавийн лоо. Нянандан жавийн лоёын жодиул бол биш юм аа. Нянандан жавийн лоёын жодиул бол биш. Дон дамбаа буюу үнэмлэхүй бол. Тэр лоо нь бол өөрөө гүнзүү ямбар жоод. Лоо нь бол гүнзүү дамбаа юм аа. Хааны би лоо өөрөө гүнзүү дамбаа юм аа. За химэн зарилгасан нугуудаар бол үзүүлсэн байна. Хоёр үннийг бол будар шаштар хоёулангаас нь бол үзүүлж байна тийм ээ. За оноо жигэж шадвын овоо ган шана. Тэгвэл одоо ингэж одоо айлтж номонсон тэр хоёр үнний мөн чанар нь ямар байх юм бэ гэвэл хажиг юу гэж юм вэхээр хажиг. Энэ дээр маш олон зүйл ярих байгаа боловч одоо доор нь ингээд гарах учраас тухайн үед нь ярих тийм ээ. Нянан гэж юу юм хоёр үзэгдэл гээд байгаа тэр мэтчлэн олон сэдв бол энэ дээр ингээд орхигдсон яриаггүй ярмаа шиг юм байгаа. За тэрийг бол ингээд тухайн үед багаар яриад тийм учраас харалтай одоо хэлээд бол баг. За хажиг намшидла сүмбадар намшид айлдсан мэт ран ойсуудаагүй онсом цад. За энэ намшид бол намшид нинжин шүү дээ. Намшид нямбуужинд айлдсан мэт. За бид нар бол намшид нямбуужин төсөө. За ран ойсуудаагүй онсом цадмай нянан нүүвийн зүлжээс догорж аваа гаан шиг дви намбар догжаа маянба дундун дэмбийн жогжид. За энэ юу гэсэн үг гэхээр ран ойсуудаагүй онсом цадмаагаар гэж. Тухайн зүйлийг яг бодтойгоор танин мэдж байгаа тийм ээ. Бодтойгоор онсон тэгээд одоо онсом цадам. Онсом цадам гэдэг бол одоо илээр болгож байгаа шалгадаг ухаан гэж байгаа тийм ээ. Нэг ёсондоо хүмүүсийг бол одоо шууд мэдж байгаа. Шууд мэдж байгаа гэж байгаа. Одоо жишээ нь учир шалтгаан дээр үнэлээ. Эн чи ийм учраас ийм байна, тийм учраас ийм байна гэдэг учир шалтгаан логик дарааллаар бодож байгаа биш юмыг шууд мэдхийг бол онсон цадам. Онсмоор мэдхийг бол шууд мэдхийг. За цадам бол тэгээд сардуу нөлөө яриага гэдэг нь бол маранжид ёс адилхан шүү дээ тийм ээ. Тэгэхээр ран ойсууд огын онсон цадам. Нянан нүүвийн цүлжээс гэж. Нянан нүү цүл гэж. Хоёр үзэгдэл одоо байхгүй ийм одоо ёс байдлаар танин мэдж байгаа. За энэ нянан гэдэг дээр бол нянан гэдгийг бол хөр нь одоо олон ялгадаг л да. За лориг дээрч баг зэрэг гардаг. 3 гэж ялгадаг ч би ер нь 4 ч гэж ялгадаг байдаг. За нэгдүгээр юу гэдэг вэ гэхээр нянан гэдгийг яаж ойлгодог вэ гэхээр юл юлжинний тададуу наваа. Нянан гэж. Юл юлжин тададуу наваа. Нэгдүгээрт. За юл юлжин тададуу навааг бол бас нийгэм наваа буюу нийсүү наваа тий. Хоёр үзэгдэл. Юл юлжин гэдэг маань бол гадна талын объект түүнийг барьж байгаа оюун ухаан хоёр бол тусдаа үзэгдэх. Тэр хоёр маань ингээд тусдаа ингэж одоо оюунд ургаж авах тийм ээ. Ингэж үзэгдэхийг бол нянан гэж хэлнэ. Нянан гэдэг. Тэгэхээр юл юлжинний тададуу минаваг нянан нүүа гэж бас нэг талаа. Ойлгосон. Нэгдүгээр. Хоёрдугаарт гүнзүвжийн навааг бас нянан гэж нэг нав. Гүнзүвийн наваа. За гүнзүү гэдэг нь бол гүнзүүвийн чой бол нэг наваа. Тэгээ гүнзүүвийн чой одоо бумба гаваа ширээ сандал тэргүүтээ ингээд одоо үзэгдхийг бол гүнзүүвийн наваа гэж. За тэр үзэгдэхгүй байхыг бол нянан нүүа гэж. Нянан нүүа. Гүнзүүвийн чой бумба гаваа ширээ сандал одоо энэ юу гэдгийг энэ гадна талын энэ зүйлсээ үзэгдэхгүй болохыг бол нянан нүүа гэж хэлж байна. Гадна талын зүйлс үзэгдэж байгааг бол нэг наваа гэж. Нэг наваа гэж хэлдэг байх нь тийм ээ. Ингэж ойл. Ингэж нэр томьёо ингэж ийм байдаг. За тэгэхээр гүнзүүвийн наваа байхгүй үе бол жишээ нь одоо хоосон чанарыг бол тэгш агуулan бяцлагж байгаа үе буюу онюудлаа зээжигдүү нямбар шавын нямшигт бол гүнзүүвийн наваа байхгүй гэдэг. Өмнө олон удаа ярьсан тийм ээ. Гүнзүүвийн наваа октосоо байхгүй. Ийм үе. За энийг бол бас
гүнзүүийн наваа байхыг бол бас нянан гэж хэлдэг. За хоёрдугаар. Гуравдугаарт бол дэндвжийн наваа гэж. Тэмбэр дүүийн наваа. Юмс үннээсээ бүтсэн гэж үзэгдэж байгаа. За одоо биднэрт бол байнга л тэгж үзэж байгаа тийм ээ. Одоо игэл хүмүүст бол юмс бол үннээсээ бүтсэн юм шиг л. Ингээл харахад л одоо энэ зүйлс угаасаа л ингээл өөрөөсөө бүтсэн юм шиг гадна талаасаа ингээд байж байгаа юм шиг л одоо тийм ээ. Том том машинууд, машин тэрэг, байшин, уул ус одоо энэ хангаа дэлхий бол одоо ингээл гадна талаасаа ингээ байгаа мэтэр л ингээ бидэнд үзэгдэж байгаа. Энэ бол өөрөөсөө бүтсэн юм шиг үзэгдэж байгаа. Энийг бол дэндвжийн наваа гэдэг. Энэ одоо үннээсээ бүтсэн энэ үзэгдэл байхыг бол бас нянан гэж. За энэ үзэгдэл байхгүй болохоор нянан нүа гэж. За үндсэн гол одоо 3 нянан дээр бол ойлгогддог. 3 гол ойлголт нь бол энэ. Нэгдүгээрт бол юл юлжин тададдуу наваа, хоёрдугаарт гүнзүвжийн наваа, гуравдугаарт дэндвжийн наваа. За энэ дээр нэмээд 4 гэж тавьдаг нь бол раргийн нянан нөхцөл гэж. Рарг буюу оюун ухааныг мэдж байгаа тэр оюун ухаан байгаа шүү дээ. Зэнэм раргийн цанд тийм ээ. За тэгээд лойрог нодлон одоо лойрог бол үлжин унссан юм а тэгээд тэр одоо хичээл хадгалдаг бол байсан бол өөр л. Тэгэхээр энэ рарг гэдэг бол бидний оюун ухааныг мэдж байгаа оюун ухаан. Тэгэхээр раргийг хайлагнадаг дүмтэй, хайлагнадгүй дүмтэй Намби Санжаава дотор тийм дүмтаанууд бол янз янз тий. Тэгээд Симзамбийн ёсонд бол рарг хайлагдаг албаа. Тэгэхээр рарг гэдэг бол юу гэхээр Симзамбийн ёсонд тайлбарлахдаа бол өчигдөр би ширээ харснаа санаж байгаа чинь бол ширээг бол хэн харах вэ гэхээр миний нүдний мэдл харж байгаа тий. Нүдний эргэтэн биш. Нүдний мэдл нь бол тэрийг харж байгаа. Миги шиван. Тэгэхээр нүдний мэдл ширээ харсан гэдгийг ширээ харж байгааг мэдж байгаа бас нэг оюун ухаан байна. Тэрний хүчээр бол өнөөдөр би ширээ харснаа санав. Тэгэхээр энэ оюун ухаан бол нэг бол одоо дотоод шивийг мэдж байгаа оюун ухааныг рарг гэж хэлж байгаа. Тэр рарг гэдэгт бол зөвхөн тэр ширээг харж байгаа нүдний мэдл нь харагдаж байгаа. Нүдний мэдлийг л харж байгаа болохоос тэр рарг бол тэр ширээг харахгүй байна. Тэгэхээр раргт бол зөвхөн шивл үзэгддэг шива маямби наваа байхгүй. Шив маямби наваа байхгүй. Тийм учраас раргийн нянан нөхцөл гэж бас тавьдаг. Нэг юм тал бол бий. Гэхдээ энэ бол одоо нянан нуа дээр бол одоо раргийн нянан нөхцөл бол их яригддгүй юм л да. Хүн рарг өөртөө нь холбогдож гарах үед л ярьдаг. Гэхдээ нянан нөхцөл гэдэг нянан гэдэг ойлголтод бол бас рарг бол бас орж ирж идэг ийм тал бий гэдгийг зүгээр сануулахын тухайд гэж байгаа. За тэгэхээр яг нь Намшидлаа Сүмбаатар ран ойсуу довгийн онсон цадмаар нянан нүүвийн цүлжийн догорж аваагаа шиг. Тэгэхээр нянан дотор бол үндсэн 3 ойлголт тийм. Юл юлжин тададуу наваа, гүнзүвжийн наваа, дэндвжийн наваа. Тэгэхээр энэ дээр аль нь вэ гэдэг нь бол бас тодорхойгүй байгаа тийм ээ. За хажиг бол яг цандаа тавьж байна. Өөрөө бол нэгийг бодоод хэлж байгаа шүү дээ. За нянан нүүвийн цүлжээс гэдэг нь нянан байхгүй ийм бас байдлаар бол таньж мэдж байгаа гэсэн санаа. Ухаан тэрийг зүйлийг танин мэдж байгаа шив нь бол тэр оюун ухаан буюу тэр онсон цадан болвол нянан нүүвийн байдлаар бол мэдж байгаа гэсэн. Нянан нүүва гэдэг нь хоёр үзэгдэл байхгүй. Нэгсэндөө гүнзүүвийн наваа байхгүй. Гүнзүүвийн наваа байхгүй. Игэл одоо энэ гадна талын зүйлс бол үзэгдэхгүй. За ийм одоо тэр одоо нянан нүүвийн цүлжээс догорж байгаа шиг. Дүвийн намбар догжоо маян баа гэж. Ондом дэмбийн жоо шүү. Дүвийн намбар догжоо гэдгийг энэ дүва гэдэг бол бас хид хідэн утга ба. Дүва гэдэг. За гагва дүва гэдгийг дүва юм уу? За нөгөө лам дүва гэдгийг дүва юм олон ойлгоц бий. Тэгэхээр энэ дээр дүвийн намбар догжоо маян баа гэдэг тийм ээ. Ийм одоо эерэг байдлаар гэх юм. Эерэг гагва гэдэг нь бол сөрөг нөгөө нэмэх хасах гэдэг шиг. Нэмэх хасах гэдэг. Дүва гэдэг нь бол тийм эерэг байдлаар гэж байгаа. Эсвэл нөгөө нянан бас юм. Нянан. Тийм ээ саяны дээр бас энэ нянан. Энэ нянан дээр бас энэ
бас ойлгодог ийм тал. За тэгээд одоо хажиг болвол ингээд Дөвийн намбар дугжаа Маянба болвол Дундун Дүмбийн цандаа гэж ингэж тавьсан байна. За энэ дээр бол энэ цанд дээр тодруулах зүйл маш их байна. Тэгээд одоо анхлан сонсож байгаа улсуудад бол шинэ нэр томьёонууд ч байна тийм ээ. Ойлгоцсон нь бол маш өргөн гэдгийг бол за тогтоож авах. За Дөвийн намбар дугжаа Маянба гэж. Тэгэхээр тэр Дөвийн намбар дугжаа Маянба бол Дундун Дүмба юм. Дөвийн намба дугжаа Маянба гэдэг чинь эерэг байдлаар гэх юм уу? За аливаар нэг гэдэг нь доор тодорхой болно. Одоо бол хэлээгүй. Эерэг байдлаар юм уу? Эсвэл нянан гэдэг дээр юм уу? Тэгэхээр тийм байдлаар бол танин мэдэгдэж байгаа биш. Ийм биш гэж байгаа шүү те. Дугжаа Маянба гэж. Онж оногдохун, танигдахун биш тийм зүйлийг эерэг байдлаар одоо танин мэдэгдэхүүн биш ийм зүйлийг бол Дундун Дүмба гэж. За тэгэхээр энэ дүүа гэдгийг бол зүгээр эерэг гэж ойлгох нэг ойлгоц байдаг. За нянан гэдэг дээр бас нэг ойлгоц байдаг. Лам дүүа гэдэг дээр бас тэ Дүвдэн Дэмба гэдэг бол шууд дамирм гэдгийг ламаар ойлгох хэрэгтэй болоод явчихж байгаа. Тэгэхээр энэ дүүа гэдэг үг бол олон янзын хувилбар одоо ойлгоцыг бол өөртөө багтаадаг юм өргөн том нэр одоо томьёо ойлгох тэ янз янзаар ингээд тайлбарлах болдог юм ойлгоч шүү. Тэгэхээр энэ дээр яг аль нь юм бэ гэдэг нь бол бас тодорхой биш байна. Тэгэхээр энэ бол доор одоо шинжил. Тэгэхээр энэ нь бол ингээд тогтоогоод авчих та. За цааш нь. Ранид ойсуу догвын онсон цадмаагаар Нянандан жавын гоноо догвор жавын риксү наваа гэж. Нянандан жавын гоноо гэж. За тэгэхээр Нянандан жава гэхээр ил чин татадуу намаа юм уу? Күнзүвжээ намаа юм уу? Дэндүвжээ намаа юм уу? Нянандан жава гэдэг нь хоёр үзэгдэлтэй гэсэн санаа. Хоёр үзэгдэл гэх юм уу? Эсвэл одоо хоёр догч гэх юм уу? Ийм маягаар ойлгох. Монгол хэл дээр тийм нэг зүйл үзэгдэх. Тэгээд хоёр дахь ингээд үзэгдэл юм уу. За ийм маягаар бас ойлгох юм байна шүү. За ярьж байгаад бас тэгж болмоор ч. За Нянандан жавын гоноо догвор жавын риксү наваа. Догвор жавын гэдэг нь ингэж таньж мэдэж болох риксү наваа гэдэг нэг юм. Ригнэ гэж. Риксү наваа гэдэг нь ийм язгуурт хамаарах гэсэн байдал. Юмсыг ингэж хурааж хамт цуглуулж авчирж байгаа ерөн санаа ийм утгатай. Риксү наваа. Тэрний язгуурт багтах чиг. Тийм ээ нэг зүйл хэлчихэд тэрний язгуурт багтах гэхээр өөр олон зүйлүүд ингээ ороод ирнэ шүү дээ. Их шиг юмыг ингэж хамт цуглуулсан ийм маягтай. Риксү наваа, ригнэ. За энэ ригнэ гэдэг үг бол одоо сэтгэлийн одоо юмнууд дээр маш их гардаг. Одоо бурхны шишний одоо энэ сургаал номнууд ригнэ гэдэг. Ригнэ. Риксү наваа л гэдэг ороод. Маш одоо зүг ойлгох. Яг таг биш. Тийм ээ риксү наваа гэж чинь тэрний нэг юм хэлээд тэрний язгуурт багтах гэж хэлчихлээр одоо өөр төстэй зүйлүүд нь яг мөн ч юм уу биш ч юм уу гэхэд одоо бас яг эцлэн одоо шийдвэр гаргахад өндрөл үүсгдэг юм уу тий. За тэгэхээр бол юу гэж байна? Ранид ойсууд огон онсон цадмаар тийм ээ. Нянандан жавын гоноо догворж аваа буюу таньж мэдэх ийм риксү наваа гэж. Энийг бол Күнзүв Дэмбийн жогжууд мраваа. Күнзүв Дэмбийн цагдаа. За хажиг бол ингэж тавьж байгаа тийм ээ. Хажиг бол энэ хоёр үнэн гэдгийг бол ингэж тоо. За тэгсэн чи юу гэж байна? Аранлаг бол юу гэж байна гэхээр за Аман цанижийн сүр чимаагаар гэж. Аман цанжи за эхний нөгөө Дундун Дэмбагийн цанд дотор Дундун Дэмбагийн цандын сүүлчийн хэсгээр гэж. Сүр чимаа гэдэг нь бол энэ нэлээд ран осууд огон онсон зүйл нянаны үзүүл догорж аваа гэж. Дөвийн намбар дугжаа Маянба гэдэг нь сүүлийн хэсэг. Дөвийн намбар дугжаа Маянба бол Дундун Дэмбийн жогж гэсэн. За тэн дээр нь одоо ярьж аранлаг. Аман цанижийн сүр чимаагаар орнон ванши давуу Дундун Дэмбаянба гогжин гэж. За энэ өөрөө хэлж байгаа. Өөрөө тайлбарлаж байгаа тийм ээ. Чимээрээ бала. Аман цанижийн сүр чимаагаар гэдэг нь бол нөгөө Дөвийн намбар дугжаа Маянба гэдгээр бол орнон ванши буюу цэнхэр өнгийг харж байгаа тэр нүдний мэдл байгаа шүү дээ. Цэнхэр өнг энд бол зүгээр ванши гэдэг эргэтний мэдлэгээр тавьсан. Тэгэхээр Омбо намын ванши чинь мигийн шивал ухаас өөр юм тийм ээ.
чихээр цэнхэр өнгийг барихгүй шүү дээ. Хамраар барихгүй. Тэгэхээр цэнхэр өнгийг одоо үзэж байгаа тэр эрхтний мэдлгүүд бол нүдний л мэдлэг. Тэгэхээр энэ нүдний мэдл бол дондон демба болохыг нь бол няцааж өгч байгаа маа. Тэгж одоо дүвийн намбар догжоо Маянба гэж хэлэхгүй бол энэ сүр чамаа байхгүй бол орнон ванши бол дондон демба болох юм аюул гэдэг учраас тэрийг хааж өгч байгаа юм байна. Энэ үгийг оруулсан учраас тэр орнон ванши бол буюу омбудзэмби мигшээ буюу цэнхэр өнгийг харж байгаа нүдний мэдл бол эерэг байдлаар юмыг мэдж байгаа ийм оюун хот шүү. Тийм ээ. Одоо бид нэр жишээ нь бодолдоо та нар цэнхэр өнгийн одоо сандал ширээ харлаа гэж боддог юм уу? Ямар нэгэн цэнхэр өнгөтэй за цэнхэр тэнгэр ч юм харлаа гэхэд шууд л харж байгаа шүү дээ. Шууд хараад шууд тусгаж авч байгаа. Ерөөсөө яг толинд ингээд юмны одоо тусгал тусдаг шиг ингээд шууд хүлээж авч байгаа. Тэр нь бол нүдний мэдэлд бол ямарваа нэгэн зүйлийг үгүйсгэж юм уу няцааж ингэж тэр цэнхэр мэдний нүдний мэдэлд бол ургаж байгаа биш. Шууд тусж байгаа учраас тийм эерэг байдлаар орж байгаа. Эерэг байдал. Тэгэхээр энэ бол цэнхэр өнгийг бидний нүд бол яаж мэддэг гэхээр дүвийн намбагаар дүвийн намба тийм ээ. Дүвийн намба буюу тийм одоо энэ шүү дээ. Энэ дүвийн намба догжоо. Дүвийн намбар догжоо маян гिचж байгаа учраас тэр цэнхэр өнгийг харж байгаа нүдний мэдлийг бол энүүгээрээ хаагаад өгч байгаа. Тэгэхээр дондон демба руу ингээд чиглүүлж байгаа. Энэ санаа болж шүү дээ. За аман цанижийн сүр чамаагаар орнон уншид давуу дондон демба юм баг гэж. Чамаан цанижийн сүрдүү ригнэ мовис. За сүүлчин гүнзүү дембагийн цандны ригсү найва гэд ригнэ гэдэг үг байна. Ригсү найва буюу ригнэ гэсэн. Сүүлийн цанидын хэсэг дээр бол ригнэ гэдэг үгийг өгүүлснээр бол орнон уншид давуу гүнзүү дембэр домбичдүү юм. Сүүлийнх дээр нь ригнэ гэдэг язгуурт одоо багтах тэр хүрээлэлд хамаарах гэдэг маягаар утга илэрхийлж энэ цандид нь ингэж оруулсан нь бол юу гэж байгаа үг. Тэгэхээр цэнхэр өнгийг харж байгаа нүдний тэр мэдл бол нүдний тэр оюун бол гүнзүв демба юма гэж үзүүлэхийн тухайд. Үзүүлэхийн тухай. Тэгэхээр нянандан жавийн гоноо догвор жавийн риксү найва гэж байгаа учраас тэр язгуурт багтах гэхээр юу хэлж байгаа гэхээр энэ цэнхэр өнгийг мэдж байгаа нүдний мэдл тэргүүтэн энэ юмсыг шууд хүлээж авч байгаа эрхтний мэдлүүдийг нэг ёсондоо гүнзүв демба муу юм а гэж мэдүүлэхийн тухайд иргэнэг оруулсан гэж язгуурт. Чидүү ингэж хэмээн зарлилсан гэж. Хэмээн. За хажиг өөрөө ингэж цандаа тавиад за тэр цанд дотор бол ингэж хэлсэн нь бол би ийм юмыг үгүйсгэх гэж ийм юмыг батгаж ингэж оруулсан гэдэг ингээд өөрийнхөө тайлбар хий. За хэмээн зарлил. За ян хайва хажиг гинэ. За мэрэгэн хажиг гэж шүү. Түгээрч биш. Ян хайва хажиг бол юу гэж шүү даг бэс. Одви игээ мадагва инжээс. За ингээд редакторлаад гэдэг нь бол энэ намшид Нимбужин гэж байгаа. Намшидлаа Сүмбаатар гэсэн шүү дээ. Эхний хажиг санаж байна. Намшид Нимбужинд айлтсан зарилгэлсэн мэт ран өсөд дагуун онсон цад нэнэ нөвийн зүйлийг дагуулж байгаа шүү. Дүвээ намба дагуулж Маянба дондон дэмбийн цанд. Тэгээ энэ нь бол ингээд гүнзүү дэмбийн цанд гэдэг ингээд намшид Нимбужингийн айл дүврийг бол ингээд тэрний дагуугаар бол гүнзүү дэмба дондон дэмбийн цанд ингээд хажиг тавьсан шүү дээ. За тэгэхээр мэрэгэн хажиг гэдэг нь бол өөр нэг хажиг, хоёрдугаар хажиг бол хүнзэнгөөс юу гэж юм тэгэхээр намшид Нимбужин ингээд шүдэглаад тийм ээ ариутхан одоо нягтлаад редакторлаад тэгээд бол энэ үг үсгийн алдаа байна гэж. Үг үсгийн алдаа байгаа юм байна. Дикка бри мадагба хажигдууд дикка бри мадагба хажиг гэдэг нь бол тэр тайлбарыг бичсэн тайлбарт нь бол тийм ээ одоо юм алдаа мадаг гэдгийг мадаг штэ энэ алдаа мадаг ба тий алдаа мадаг байгаа юм байна. Тэгээд мөн одоо тэр одоо юу гэдгийг тэр одоо алдаа мадгийг мдээгүй яг алдаатай чигээр нь ингээд хэвлэлийн алдаач байдаг юм уу үг үсгийн алдаатай байгааг бол мдээгүй тэр хажигт бол
Дүвийн намбар догжоо Маян бадан Риксу найва шева мэла гэж мэдлаа гэж. Тэр намшид Нямбуужинд Дүвийн намбар догжоо Маянба гэдэг үг Риксу найва гэж бол байхгүй маа гэж. За мөн цааш нь Жонжуг дэгэр яан гэж. Жонжгийн одоо тайлбарчсан Жонжуг дэга гэдэг чинь гэхдээ Жалцвжи богдын одоо мөн адил одоо намшид Нямбуужин чинь Жалцвжи богдын зохиосон ном. Жонжуг дэга маань бол бас Жалцвжи богдын зохиосон ном шүү дээ. Одоо нөгөө бодисодын явдалд орох үе гэдэг номонд тайлбар явуулсан тэр номын бол Жонжуг дэга гэж. Тэгээд тэр Жонжуг дэгаанд ч гэсэн Ян Дэни Мижунвадар Жаасуноо гэж. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Жалцвжи богд Жонжгийн тайлбар номондооч гэсэн мөн одоо Гүнзүв Дэмба, Дундум Дэмба хоёрыг тайлбарлахдаа тэр Дүвийн намбар догжоо Маянба гэх Риксу найва гэдгийг бол бас гаргаагүй байна. Тийм зүйл бол хичээгүй байна гэж. Бичлгүүгээр тийм зүйлийг оруулалгүйгээр айлтсан, зарилгэлсан байна гэж. За Лүг Дамбуу буюу эхний нөгөө хажигийн тавьсан танд байгаа шүү дээ. Тэр Лүг Дамбуу намшижийн гомбо дэдэр хайланба мэрэгдээ гэж. Лүг Дамбуу намшижийн гомбог бол тэр методоо ингэж зөвшөөрөх нь буруу юм аа. За яагаад вэ гэхээр орнон ванши давуу ан ойсуудаагүй арга онсомжис нюнэн нүвийн цүлжис довгор шадва инжаанс. За түрүүний яриад нөгөө яриад байсан чинь одоо энэ гарч байна. Орнон ванши давуу ан ойсуудаагүй арга онсон бээр цэнхэр өнгийг харж байгаа нүдний мэдл байна. Түүнийг харж байгаагаар арга онсон байна. Тийм ээ, тэр нүдний мэдл цэнхэр өнгийг нүд харж байна гэдгийг мэдж байгаа оюун ухааныг тэр рарг онсон гэж нэ. Рарг онсон бол өөрөө нянан нүвийн зүлжээс говаин гэж. Рарг онсон бол юуг мэддэг вүлээ гэхээр бидний дотоод тэр оюун ухаан шивийг мэддэг оюун ухааныг рарг онсон гэж. Тэр рарг онсон маань юм яаж мэдж байгаа гэхээр нянан нүвийн зүлжээс говаин. Нянан нүвийн зүлжээс говаин. Тэгэхээр рарг онсмын нянан нөхцөл бол за миний холоо танайд холоо бүртаг. Нянан нөхцөл рарг онсмын нянан нөхцөл гэдэг бол юу хэлж байгаа вэ гэхээр рарг онсомд Шива Маянби наваа угаасаа байхгүй. Шива Маянби наваа байхгүй учраас нянан нүва юм а гэж гэлдэг нэг ийм тал биш үү. Тэрнээс рарг онсон бол одоо яг хоосон чанарыг ярьж байгаа, хоосон чанарыг одоо болгоож байгаа нямшиг ишээгийн нянан нүватай бол адилгүй юм а. Нянан нүва гэдэг нэр томьёо яг адилхан нэр томьёо рарг онсон дээр бас хэрэглэгддэг. Тэр нь ямар утгаар юм гэхээр рарг онсонд бол Шив Маянби наваа байхгүй. Гумба гаваа угаасаа рарг онсонд үзэгдэхгүй маа. Тийм учраас үзэгдэж байгаа зүйл нь зөвхөн шив гэдэг утгаараа нэг зүйлийг л харж байгаа. Тэрнээс биш одоо нүдний мэдл, чихний мэдл, хамрын мэдл бид нар өчтөр сайхан одоо гоё цэцэг үнэрлсэн тэр цэцгийн үнэр мөн анхлан байсан шүүгээд өнөөдөр санаж байгаа чинь хамраараа юм үнэрлсэнийг бидний оюун ухаан мэдж байна гэсэн үг. Тэгэхээр хамраар юм үнэрлсэнийг мэдж байгаа рарг онсон байгаагийн хүчээр юм а гэж тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр рарг онсон бол яг нь одоо хамрын мэдл, нүдний мэдл, чихний одоо мэдл бидний биеийн хүрэлцэхүйн одоо энэ өчтөр зөөлөн байсан, хатуу ширүүн байсан гэдгийг санаж байгаа энэ бүгдийг мэдж байгаа энэ тэр мэдж байгаа шивийг өөрийн бас танин мэдж байгаа шив бол рарг. Тэгэхээр рарг онсон маань бол хэдий олон салбар 5 мэдрэхүйн одоо энэ мэдлийг бүгдийг нь мэдж байгаа боловч тэр бүгдээрээ шив л байдаг. Тэгэхээр тэр бүгдийг нь бол шив гэдэг утгаар нь ганцхан шив буюу оюун ухааныг л мэддэг учраас өөр зүйл мэддэггүй, өөр зүйл тэр рарг онсонд үзэгддэггүй учраас нянан нүва. Нянан нүва гэдэг чинь хоёр дахь үзэгдэл байхгүй хэлж байгаа. Хоёр дахь үзэгдэл. Тийм ээ? Хоёр дахь үзэгдэл ургахгүй тэрний одоо
тухайн оюун ухаанд ургахгүй байгаа бол ургах гэдэг нь үзэгдэхгүй байгаа бол те нанва шарва гэдэг те тэр утгаар нь би ургах гэж яриад байна л да. Тэгэхээр хоёр дахь зүйл үзэгдэхгүй байгаа бол тэр нянан нүүийн оюун юм. Нянан нүү буюу хоёр дахь үзэгдэл байхгүй гэж. Хоёр дахь үзэгдэл байх. Тэгэхээр рараг онсомд бол хоёр дахь үзэгдэл байхгүй гэж хэлж болдог байна. Яагаад гэвэл түүнд зөвхөн шийвэл үзэгдэл. Өөр шив биш юм үзэгдэхгүй байна. Тэгээ энэ дээр бол олон дагсал бий, олон дагсал. Тэгээ бумба харсан гэдгээ санаж байгаа чинь рараг онсмих гэж чинь. Тэгэхээр рараг онсом чинь бумбаага мэдэхгүй бол яаж бумба харсан гэдгээ санах юм. Миний нүд нэг юм харсан гэдгээ сануул болоон биш үү, тэр чинь бумб харсан гэдгээ санаж байгаа чинь рараг онсмыг хүч үүсгэх. Тэгвэл тэр чинь рараг онсом чинь бумбаага заавал харах ёстой юм биш. Их мэтлэнгээр асуултууд бол их бий. Тэгэхээр тэр нь одоо бидний ярих байгаа сэдв. Энэ рараг онсмын нянан нөхцөл гэж байгаа. Рараг онсмын нянан нөхцөл. Тэр орнон ванши давуу ан ойсуудаггүй рараг онсон бээр нянан нүүвийн цүлжис догвор шадва энэ жанс гэж байгаа боловч ран ойсуудаг за цааш нь ран ойсуудаггүй онсон цадмаар нянан нүүвийн цүлжис догвор жава минжи нянандан жавийн цүлжис догвор жава юм бич. Тэгэхээр энд юу хэлж ийнөхөр орнон ванши те омбудсын би мэгши цэнхэр өнгийг харж байгаа нүдний мэдл тийм ээ. Түүнийг мэдж байгаа рараг онсон болвол нянан нүвийн цүлжис догорж яваа мөн үг гэвэл мөн боловч ран ойсуудагын онсон цадмаар нянан нүвийн цүлжис догорж яваа маян харин нянандан жавийн цүлжис догорж яваа юм гэж. За мөн цааш нь дүви намбар догжоо маян ба шива. За нөгөө эхний цанд дээр гарсан шүү дээ. Хажигийн тавьсан дондом дэмбийн цандын сүүлчийн хэсэг дээр дүви намбар догжоо маянба гэсэн. За тэрэн дээр дүви намбар догжоо маянба хэмээхэн бэ дагвэ ванду жайна ян гагду нисү чивийн дуала мижид бар гэж байна. За энэ юу гэсэн үг вэ? Бэ дагвэ ванду жайна гэдэг нь за үнэн зөв жишээ татсан байлаач гэсэн тийм ээ. Бэ дагвэ ванду жайна. Бэ дав за биш бэ дагвэ биш. Энэ нөгөө юу шүү? Би өөр юм таанд. Бэ дагвэ ванду жайна гэдэг нь тухайн одоо нөгөө номны хэвлэл үг үсэг нь алдаагүй зүв байсан байлаа гэж үзлээч гэсэн санаа. Түрүүн эхлээд гисэн шүү дээ тийм ээ. Энэ бол үг үсгийн алдаатай байсан байна гэд нэг ярьсан шүү дээ. Тэгэхээр хажиг таны үдсэн чинь номчинч байдгийн юм уу? Эсвэл одоо та өөрөө бурууч ойлгоцсон байдгийн юм уу? Хэрвээ тийм байлаа гэвэл үг үсгийн алдаатай байсан учраас ийм дүвийн намбар догжоо маянба гэх риксу найва гэх юм үг бол байхгүй байна. Тэр нь бол донжгийн тайлбарт ч өөр жалцамжийн богд бол гүнзүүдийн ба дондондын ба ярих тэгж дүвийн намбар догжоо маянба риксу найва гэх үгийг оруулж айлдаагүй байна. За тийм ээ нэгт. Хоёрт хэвлэл нь алдаагүй байлаач гэсэн байлаа. Одоо дүвийн намбар догжоо маянба гэж айтсан. Та тэгж хэлсэн. За хэвлэл нь алдаагүй байлаа гэж бодлооч гэсэн Агдув нийсүү чивийн дуала мижид дур гэж. Агдув нийсүү чивийн гэдэг нь эерэг сөрөг гэж хоёр ялгадгийн тэр эерэг гэдэг дээр бол ойлгож болохгүй маа гэж. Тийм ээ. Одоо ном нь одоо үг үсгийн алдаагүй, хэвлэлийн алдаагүй байлаа гэ. Тэгээд одоо жалцамжийн бог дүвийн намбар догжоо гэдгийг дуа гэдэг үг оруулсан байлаа гэж үзлээ гэхэд тэр дуаага болов шүү дээ тий. Дуаага эерэг сөрөг гэдгийн эерэг тэр лүү бол оруулж тайлбарлаж болохгүй маа гэж. Гагва дуа гэдгийг дуала мижид бараа гэж. Мижид дур харин гүнзүвийн наваа буюу тий гүнзүвийн наваа. Гүнзүвийн чөө наваа тий. Бумбагава энэ гадна талын зүйлс үзэгдэж байгаа. Тэр нь одоо хоёр дахьч болж үзэгдэж байгаа. Юм уу? Эсвэл одоо шууд хоёр дахьч зүйл одоо үзэгдэж байгааг бол ойлгох хэрэгтэй юм аа гэж. Тэр дуа гэдгээ дүвийн намбар догжоо маянба гэдгийн дуаг бол гагдүн нийсүү чивийн
дua биш харин гүнзүвийн намаа юм уу нянанлажидгүй гэж. Нянанлажидгүй ба жонжиг намшидчин гомбо им бичир шивдүү дойшиг. Тэгэхээр хэвлэл нь алдаагүй байлаа ч гэсэн бол эерэг сүрэг буюу агва дува гэдгийг дува гэж бол ойлгож байна тийм ээ. Эерэг байдлаар ойлго. Яагаад гагва дува гэдгийг дува руу ингээд ойлгож болохгүй гэж тайлбарлаад байгаа юм бэ гэхээр хажиг өөрөө таньдаа тавьчаад тайлбарлахдаа ингэж хэлсэн шүү дээ. Цанижийн сүр чимаагаар орнон маншийг дундан дэмба юм болохоос нь хааж өгж байгаамаа гэсэн шүү дээ. Орнон манши буюу цэнхэр өнгийг харж байгаа нүдний мэдл болвол юмыг эерэг байдлаар тусгаж авч байгаа гэдэг утгаар тэгж бодоод тэгэхээр энэ орнон маншийг дундам дэмба болохоос нь хааж дөвийн намбар догжоо маянба гэдэг оруулсан. Миний дөвийн намбар догжоо маянба гэж хэлсэн нь бол учир яагаад тэгж оруулсан бэ гэхээр омбуу зэмбийн мэгши дундам дэмба болохоос нь хааж өгж байгаа юм байна. Тэгэхээр энэ тайлбараас нь хажиг бол гагва дува гэдгийн дува бодсон нөхөр байна гэдэг нь ойлгогдож байгаа байхгүй. Тийм учраас энэ доор аранлаг юу гэж байна? V number догжоо маянба гэдэг чинь Б дагвын ванду жана ян гэдэг хэвлэл одоо алдаагүй байлаа гэж үзтээч гэсэн агва дува гэдэг дуваад бол ойлгож агаач болохгүй маа. Үнзүвийн намаа юм уу нянанла бол тэр дува гэдэг ойлгох юм аа. Тийм тэгэх хэрэгтэй гэж бол жонжиг намшиджин гомбо имбичэр гэж. Жонжиг болоод намшидын одоо таалал одоо жинхэнэ утга нь ийм байгаа юм аа. Тийг бол наривчлан одоо үзэгдэн маш нарийн судлаарай гэж ингэж харамлаг бол. Тэгэхээр олон зүйл ингээ холбогдож орж байна тийм ээ. Олон зүйл. За энэ дээр өшөө дээрээс нь нэмээч ч одоо яах вэ? Тэр одоо ингээ лойрог руу бол бас орох байгаа юм. Тэгэхээр яагаад одоо энэ гагва дува гэд яриад байгаа юм бэ гэхээр хажиг өөрийнхөө цандыг тайлбарлахдаа цанижийн сүр чамаад орнон манши давуу домдом дэмба юм ба гог үнч гэсэн тийм ээ. Орнон манши буюу омбуу зэмбийн мэгшил гэсэн үг шүү дээ. Омбуу зэмбийн мэгши омбуу бол дөвийн намбажин тушаар. Дөвийн намбажин тушаарва буюу цэнхэр өнг нүдэнд ингээ ургахта эерэг байдлаар гэх юм уу та тийм ямарваа нэгэн зүйлийг үгүйсгэж няцаасан байдлаар биш дөвийн намбажинд бол лолошоо. Дөвийн намбажинд эерэг байдлаар бол ургаж байгаа. Та мэдгүй эерэг би тэгжил орчуул. Тэгээ ингэж бол орчуулсан Монгол юм бол байхгүй л дээ зүгээр. Тарахгүйгийн ч мэдгүй байна. Тэгээ эерэг гэхээр одоо нөгөө сайн хүн муу хүн гэдэг шигэ бодоод байх шүү дээ. Зүгээр л одоо ингээд юм миг үгүйсгэлгүйгээр юмыг няцаахгүйгээр ингээд шууд оюунд ургаж байгаа шүү дээ. Тэр байдлаар шууд ургаж байгаагаар нь эерэг буюу дөвийн намбажин. Дөвийн намбажинд бол лолошоо. Дөвийн намбажинд бол лолошоо. Өөрөөр юу тийм эерэг байдлаар л гэсэн ийм л байна. Эерэг гэдэг нь бол юмыг үгүйсгэхийн нөгөө талаар гэж байна. Эерэг гэдэг нь бол одоо сайнаар майнаар гэдэг шиг тэр утгаар зүгээр л байгаагаараа нэмэх хасах гэдэг шиг ойлголт байгаа шүү дээ. Нэмэх хасах. Нэмэх цэнийг хасах цэнийг гэдэг. Нэмэх байдлаар л байна. Тэрийг бол дөвийн нам. За тэгэхээр тэр хэвлэл алдаагүй байгаад галцвжи бог дөвийн намбар догжаа гэдэг үг оруулсан байлаач гэсэн нэг бол агдум нийсүчивийн дууалаа ойлгохгүй маа. Үнзүвийн намаа юм уу нянанлаж байгаа намшижин гомбо юм шив. Луг чима шивдүүжэд бэлэгшид энэ жаганс гэж. За сүүлийн тэр гүнзүүдийн бэн цанд тавьсан тийм ээ гүнзүүдийн бэн цанд. Луг чима.
Энэ бол маш их наривчлах ёстой сайн номлол бол мөн боловч биш. Энэ арай лүг чима гэдэг нь нөгөө хайва хажиг хэлж байгаа шүү. Ян хайва хажиг шү дагва годви игэ мадагва инжи дикка бри мадагва хажигдуу дви намбар тогжам аян бад риксу найва шэ майла гэсэн шүү дээ. Энэ байдлыг хэлж байгаа шүү. Мэргэн хажиг бол наа чи хэвлэлийн алдаатай байна. Ингээд өөрийнхөө үздгийг тавьсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бол маш их наривчлан шинжлэх ёстой сайн номд бол мөн боловч жонжиг дэгаанд тэр мэд зарлиг мэджээ сумба риксу найва менаян дви намбар тогжом аян ба шив сүр нева ёдоо хоноо индэ. Тэгэхээр хэн болвол манай их чааны лам Банчин сонон даг лам бол юу гэж таны энэ санал бол маш наривчлан үзэг судлах ёстой. Тэгэхээр одоо зүв зүйтэй юм одоо асуулга байна. Сайн номлол байна. Хэдий тийм боловч жонжгийн тайлбарт тэр мэд одоо зарлигласан зарлиг байхгүй байна гэж та хэлсэн. Тэн дотроос ч таны хэлсэн дотроос риксу найва гэдэг үг нь бол үнэхээр алдаа. Жонжгийн тайлбар. Энэ нөгөө нь юуны хүмзүү дэмбийн цанид айлдах үед бол риксу найва гэдэг зүйл нь бол байхгүй байгаа боловч дви намбар тогжоо маянба хэмээх хоёр дахь хэсэг бол яалтчгүй байна гэж. Яалтчгүй байна. Хажиг болд гэсэн тийм ээ. Ян хаваа хажиг. Энэ жонжиг дэгэр ян дэни миж энэ хажигд дви намбар тогжоо маянбад риксу найва шева метла гэсэн шүү дээ. Шүү дагвэс гэж. Бүр нарийн ингээд одоо тэр намшидны буужин юу энтрийг бол ингээд редакторлаад Canon тохиолдуулсан чинь игэ мадагва юм байна гэсэн шүү дээ. Үг үсгийн алдаатай байна. Тэгээд бол дви намбар тогжоо маян бад риксу найва гэж байхгүй байна гэсэн тийм ээ. Байхгүй. Мөн жонжиг дэгаад бас тэр хоёр хоёулаа байлвал байхгүйгээр айлтсан байна гэж. Ингэж мэргэн хажиг бол ийм санаа гаргасан тийм ээ. Тэрийг бол одоо Банчин сонон даг бол тэр жонжиг дэгаад бол дэдэр сумба риксу найва гэдэг нь байхгүй байна. Дви намбар тогжоо маянба гэдэг хоёрдугаар хэсэг бол алчгүй гэж бохно эндэ гэж. Ягаад дэр ран ойсоо догон онсом цадмаас нянандан жавын зүлжис догурж аваа маян шэ мойва гаан шиг. Тэгэхээр бол жонжиг дэгаад бол юу гэж байна вэ? Ран ойсоо догон онсом цад нянандан жавын зүлжис догурж аваа маян шэ мойва гаан шиг. Дээдэн амаан сүр нева нажиг гэж. Тэгэхээр ран ойсоо догон онсом цадмаа нянандан жавын зүлжис догурж аваа маян химэн өгүүлсэн байна. Энэ өгүүлсэн болоод тэр дээдх тэр дви намбар тогжоо маянба гэдэг хоёр бол нэг утгатай юм. Зүр нева найжиг бичэр. Нэг онцтой юм аа. Нэг юм. Найжиг. Тэгээд одоо чойр байхгүй хоорондоо ярилцахгүй учраас бол одоо бас цул тал бидэнд тэн дээр бол маш их үүсэж байгаа. Тэгээ ран ойсуу догоо онсон цадан болвол нянандан жавын сүлжээс догурж аваа ийм маян гэдэг дээр болвол бас их одоо зобоо маш их байгаа. Ингээд эн чинь цаашаа явсаар байгаад юун дээр очих вэ гэхээр за жишээ нь одоо юу ядгийн одоо омбудсман би мэгшээ чөөж омбудсман би мэгшээ нянандан жавын гоно дог мадуу гэдэг. За энийг бол ингэ яар. Тэгээд омбудсман би мэгшээ зэмбэ рараг онсом нянандан жава юу мажава юу гэдгийг ярьж болж байна. За энэ дээр бол бас амаргүй шүү дээ, тийм ээ. Цэнхэр өнгийг харж байгаа нүдний мэдлийг өөрийг нь мэдж байгаа рараг онсон буюу тэр шивийг мэдж байгаа шив. Зинам тэр тийм ээ рараг бол нүдний мэдлийг бол миги шиваг бол мэдж байна. Гэхдээ тэр нүдний мэдлийн мэгшээгийн харсан цэнхэр өнгийг харсан уу хараагүй юу гэдэг өөрөө том асуудал.
хараагүй гэх юм бол цэнхэр хүн харсан өнөөдөр яаж санаж өчигдөр харснаа өнөөдөр санаж байгаа чинь яаж санаж байгаа. Нүдээр юм харсан гэдгээ бол санаж гинэ гэвэл яг тэрий ч үгүй юм ээ. Цэнхэр үнгийг харсан юм уу гэдэг чинь өөрөө том асуулт. Тэгээд цаашлах юм бол намчин Бурхны оюун ухаан өөрийгөө нянандан жавин гоноод тоглох уу, нянандан мажавин гоноод бас нэг том асуулт. Намчин нянандан жава юу, мажава юу? Энэ бол бас том зов ба. Хэл их зов бол тэр үед тэгэл нэг юм намчин нянандан жавин гоноод байгаа юу, мажавин гоноод байгаа юу гэдэг ярьсан. Хаашаа яаж үргэлжсэн юм. Тэгээд ингээд уул нь одоо зов байвал ярьж ивэл тэгэл санахал баг та тий. За тийм ийм асуудал бас чойжон бас байгаа шүү тий. Тэрийг бол нянандан жавин зүз догорж байгаа маян шам дэдэн аман сүрний манай найж бичэр гэж. Имбани сосо ла яна жидор ёжжэнаас. Тэгвэл одоо энэ хоёр үнэн маань тусдаа ялгал нь одоо ялгавал ямар мэт байх юм бэ хэмээвээс ёдтэй дондом дэмбала донши чэжинжин гона яна донит нишүү жовжид жүвдэг шин нам ятлаа гэж. Тэгэхээр юу гэж байна? Дондом дэмба буюу үнэмлэхүйн үннийг бол дотор нь донши чэжинжин гона гэдэг нь хоосон чанар гэдэг маань бол зүгээр л одоо ингээд агаарт ингээд хоосон чанартай гэдээ ярьдаг зүйл бол биш те. Заавал нэг юу хоосон чанартай юм бэ гэдэг тэр ярианы сэдв суурь үндсэн нэг зүйл бол заавал байх ёстой байна. Тийм ээ. Одоо энэ ширээ хоосон чанартай юм уу? Энэ сандал хоосон юм уу? Хоосон чанартай юм уу? Гүү юм уу? Би хоосон чанартай юм. Миний бие цогц хоосон чанартай юм уу? Гүү юм уу? Гэх мэтлэнгээс эхлээд хоосон чанар. Тэгээд цаашлах юм бол хоосон чанар өөрөө хоосон чанартай юу гүү юу те. Тэгээд энэ үнэмлэхүйн үнэн дондом дэмба гэдэг маань өөрөө хоосон чанартай юм уу гүү мүү гэх мэтлэнгээр тэгээ Бурхны оюун ухаан, Бурхны лагшин ингээд ийм одоо чойжонгууд нь те одоо юу гэх юм сэдв энэ бол тэр талаас нь бол яг нь хоосон чанарын одоо буюу тэр дондом дэмба үнэмлэхүй дээд үнэн гэдгийг бол тэр талаас нь тэр сэдвийнхэн талаас нь бол ялгуул онит нишүү буюу 20 одоо хоосон чанар 18 хоосон чанар 16 хоосон чанар мөн 4 одоо хоосон чанар гэж бол байдаг юм гэж. Тэгэхээр бид нар энэ юуг улаан юм энэ төр ингээ хуралд энэ төр уншихад бол ааш их давтагддаг шүү дээ. Нам домбоны чи домбоны юу лээ гэх мэтлэн те дотоод хоосон чанар, гадаад хоосон чанар, тэгээ хоосон чанартай ч гэх юм ингээд гих мэтлэн. Тэрнээс биш хоосон чанар өөрөө бол ямар ч зүйлийн хоосон чанар байлаа гэд ялгаа байхгүй. Ширээний хоосон чанар буюу одоо бодит байдал мөн оршихуй тэр хоосон чанар нь сандлын хоосон чанар хоёр бол хоорондоо яг ижил. Одоо байгаа элсний ширхэг бүр хоосон чанартай. Тэр элсний ширхэгийн одоо оршихуй болсон хоосон чанар Бурхны хоосон чанар хоёр бол хоосон чанарынхаа хувьд ямар ч ялгаа байна. Түүний юуны хоосон чанар юм бэ гэхээр тэр одоо тэр донши чойжин буюу тэр одоо суурь тэр хоосны суурь гэж ярьж байгаа тэр суурь юмнууд нь өөр байна. Өөр. Хоосон чанарт нь ямар ч ялгаа байна. Юмсын хоосон чанар тамжид рожиг ба гэдэг те. Бүх зүйл нэг л амттай гэж. Хоосон чанарыг бол бас өөрөөр тэгж нэрлэдэг те. Бүх зүйл нэг амт. Дөрвөлжин бурмыг хаанаас нь ч долоосон адилхан амт нь адилхан байдагтай тийм ээ. Тамжид рожиг ба буюу нэг л зүйлийн хоосон чанарыг мэдчих юм бол түүгээрээ жишээд бүх юмсын хоосон чанарыг мэдэж болно. Гагцхүү бидэнд одоо хоосон чанарыг мэдсэн байлаа гэж бодъё л доо.
бидний мэдж чадахгүй хоосон чанар юу гэхээр тэр нөгөө доншиж хойж нь л бид нар мэдж чадахгүй доншиж хойж нь л байгаа. Хоосны суурь болсон. Жишээ нь зөвхөн бурхад хоорондоо л мэдлцдэг санжаа нам панцун онсомжийн жодиул болсон одоо бурхны дотоод сэтгэлийн эрдэм одоо бурхан болохоос нааш мэдж чадахгүй тийм зүйлсийн хоосон чанарыг бол бид нар бас мэдхэд хэцүү. Ягаад гэвэл тэр зүйлээ өөрөө бид нар нөгөө нэг үндсэн суурь зүйлийг мэдж чадахгүй байгаа болохоор тэрний хоосон чанарыг ярьж чадахгүй шүү дээ, тийм ээ. Түүнээс биш хоосон чанарынх нь хувьд бол ямар ч ялгаа байхгүй. Хоосон чанар гэдэг бол бүгд одоо нэг л маягаар юуны ч хоосон ялгаа байхгүй. Зөвхөн хоосон чанарыг ялгаад одоо дотор нь 20, 18, 16, 4 гэж ялгаад байгаа чинь хоосон чанар нь өөр биш. Тэр хоосон гэж яригдж байгаа суурь доншиж хойж нь өөр ялгаа байна. Тэр ялгах бас учир шалтгаан байгаа. Тийм учраас л 20 энтер гэж бол ингэж хооронд ялгаж байгаамаа гэж. Ингэж ойлгох. Жи нам ядлаа. Гүнзүү Дембала яна яндаг гүнзүү доггүй гүнзүү гэж хоёр байдаг гэж. Яндаг гүнзүү буюу үнэн одоо гүнзүү, ловгүй гүнзүү буюу буруу гүнзүү. Эсрэг. За энүүгээр нь л тогтоо. Гүнзүү Дембала яна яндаг гүнзүүдэн ловгүй гүнзүү нисүү явээч. Чемала хайва хажиг. Тэр зүйлийн тэр гүнзүү Дембала яна гэсэн тийм ээ энэ гүнзүү Дембат. За энэ Чемала гэдэг нь энэ гүнзүү Демба дээр одоо хажиг бол өөрийнхөө санал бодлыг ярих тийм ээ. Чемала хайва хажиг, мэрэгэн хажиг бол юу гэсэн гэхээр гүнзүү Демба юм ба ширж яалаа гэж. Гүнзүү Демба мөн тийм ээ гүнзүү Демба мөн байдгийн байжээ. Түүний дээрээс нэмэлтээр ран 82 жидвийн лола навадарду матубар жигдэн рангави дог минубаде яндаг гүнзүүчин жогч. Тэрна бомбадав. За тэгэхээр одоо хажиг энэ хайва хажиг юу хийх гээд байгаа юм гэхээр энэ яндаг гүнзүү, доггүй гүнзүү гэдэг хоёрыг тодорхойлох гээд байгаа. Гүнзүү Демба нь бол ийм байдаг юм байна. Тэгээд яндаг гүнзүү, доггүй гүнзүү гэдэг нь ямар байх юм бэ гэхээр хажиг бол юу гэж хэлж байгаа юм гэхээр гүнзүү Демба байх нь ойлгомжтой тийм ээ. Гүнзүү Дембын ява ярьж байгаа учраас гүнзүү Демба юм ба ширж яваа. За гүнзүү Демба мөн байж. Түүний дээрээс ран 82 жидвийн лола навадар ду матубар жигдэр ангави дог минубаде яндаг гүнзүү юм аа. Энэ юу гэсэн үг гэхээр тухайн зүйл нь өөрийнхөө тухайн зүйлийг харж байгаа оюун ухаанд бол харагдж байгаа шигэ бүтээгүй. Навадарду матуба гэж тийм ээ харагдж байгаа шигэ бүтээгүй юм а гэж одоо игэл одоо ертөнцийнхэн таньж мэдж чадахгүй байгаа тийм зүйлийг бол яндаг гүнзүү гэж хэлнэ. Жишээ нь бомба гэх юм сав байгаа шүү дээ өдөр шавшин. Энэ бол бомба. Тэгэхээр бомба бол ран 82 жидвийн лола навадарду матуба яма гэж жигдэр ангавын дог минуба яма. Жишээ нь бид нар бомб одоо гэж сав байгаа шүү дээ цодоосон. Бомбыг ингээ харахаар бидний одоо харж байгаа тэр оюун ухаанд бол бомб бол харагдж байгаа шигэ ис бүтсэн юм а гэж бид бол таньж мэдж чадахгүй маа гэж. Энэ бол хайва хажигийн үзэл бодол шүү. Харагдж байгаа шигэ бүтээгүй юм а гэж бид бол бодож чадахгүй байгаа. Харагдж байгаа шиг л бүтсэн. Бүр тэрнээс харагдж байгаа шигээс нь хэдэн мянган хувь илүүгээр бид нар харж байгаа шүү дээ. Үнэн болгож, зүгээрч барахгүй гоё болгож, үн цэнтэй болгож. Тэгээд тэрний төлөө шунал, уур, тэгээд атаад, томхоо сэтгэл, хорлох сэтгэл энэ төр төрж байгаа ч бол энэ харагдж байгаа шигэ бүтээгүй маа гэдгийг нь бол бид энэ л одоо бас үгүй тийм ээ. Энэ бол ингээд цаашаага ингээд амирм бол ингээд хүн холбогдохоор ийм одоо
асуудал шүү дээ. Уул ран аюулдж идэв лол наваа дардуу мадуба. Наваа дардуу гэдэг нь үзэгдэж байгаа шигэ эс бүтсэн гэж жигдэн рангава буюу игэл одоо улсууд бол дог минуба онж таньж мэдж чадахгүй түүнийг бол яндаг гүнзүү гэж байна. Яндаг гүнзүүгийн жогжид гих санид гих хоёр бол нэг шүү дээ. Тийм ээ. Берна бомбаш. За дэ шир жайла гэдэг нь гүнзүү дэмба юм ба. Шир жайла ран аюулдж идвэл лоло жидар нава дар мадубар жигдэр ангавис дог нүба. Одоо эсрэгээр. Тэгээ логой гүнзүүжин жогжид. Берна мелон ангиж шинги сүмнэн давуу гэж. Мелон ангиж шинги. Тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ гэхээр толинд тусж байгаа бидний нүүр царайны тусгал болвол яах нь вэ? Бид нар царайгаа толинд хараад тусж байгаа тусгал нь би биш шүү дээ гэдгийг бол мэдэж чадж байгаа шүү дээ. Надтай адилхан миний толины тусгал, миний царайны тусгал юм а гэдгийг бол бид нар мэдэж чаддаг. За тэрийг тэгэхээр ран аюулдж идвэл болоо жидар наваа дар гэдэг нь яаж үзэгдэж байгаа? Тэр үзэгдэж байгаа шигэ эс бүтсэн юм а гэж үзэгдэж байгаа шигэ бүтээгүй юм а гэж тэ үзэгдэж байгаа шигэ байгаа биш юм а гэж бол игэл одоо бодгаалууд онж таньж мэдж чаддгийг нь бол логик гүнзүү гэж байна. Мелон ангийн сүний шин гэж. Дэнилээс нанду дайн донжиддаг нүви чирдэн минучир яндаг маянбын үнзүүжиний яваажээ шээс. Ингээд бол энэ хажиг бол үнэхээр амаргүй байгууз. Ингээд яндаг гүнзүү логой гүнзүү гэж ийм юм хэлнэ гэж цандаа тавиад түүнийгээ батлаад дүн датаа тий. Нанду дайн донжиддаг нүвичэр донжид нүвичэр гих нүвичэр гэдгээр нь бол яндагва болоод яндагва маянба гэдэг нь логой гүн. Яндаг нанду дайн донжид наваа дардуу донжид нүвадан минуа гэсэн тий. Навадар дуа дүүбэр дог нүвадан навадар дүүбэр дог минуа гэсэн. Нанду дайн тий. Харагдж байгаа нь одоо адилхан боловч тэр дагууга бүтсэн бүтээгүй гэж мэдж байгаа юу мэдхгүй байгаа юу гэдгээр нь яндагва юу логва юу гэдэг гүнзгийг ялгана хэмээн зарлигласан. Шэдэ цэгдүн жүнсэд дэг гавар ондэ гэж. Цэгдүн жүнсэд дэг гавар ондэ дүн дэла сүмбин донжиддаг нүвичэрдэн минучир яндаг маян шэва орим шиндүү донжид нүвадан яндагва шээж оршинс. Тэгэхээр хажиг бол ингээд өөрийнхөө цандыг тавиад энийг нь лүн татаад ингээд баталж гин тийм ээ. Тэгсэн аранлаг бол юу гэж юм нэхэр энэ номын одоо энэ динигийн энэ утгыг бол бас арай жоохон өөрөөр буруугаар юм уу арай өөрөөр тайлбарлах шиг боллоо гэж хэлж байгаа. Тийм ээ. За яах вэ гэхээр донжид нүвадан минуа гэсэн шүү дээ. Донжид нүвичирдан минуа байх юм бол нэгдүгээр яндагва хоёрдугаарт минуа нь бол яндаг маянба болно гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэж вэ? Дүн дэла сүмбин гэдэг нь энэ одоо динигийн энэ зарилгэлсан энэ дүн бол донжид даг нүвичирдан минучир гэсэн тийм ээ. Тэгэхээр донжид нүвичир гэдэг нь бол яндагва. Минуа гэдэг нь яндаг маянба шээ. Орим шиндүү донжид нүвадан яндагва шээ жоршин гэж. Яг энэ дарааллаар нь ингээд бол явсан байна тийм ээ. Жоршин донжид минуадан яндаг маянба жор гойжуулаа гэж. Уул нь бол донжид минуа нь тийм ээ наваа дардуу донжид минуа буюу наваа дардуу мадуа гэж догнуа. Тэр нь бол яндаг маянба гэдэгтэй нь бол ингэж таацуулж эвсүүлэн найруулах хэрэгтэй байтал та бэр иргэн хажиг хайва хажиг та бэр о догур маравич эсрэгээр нь ингээ хэлчлээ шүү дээ. Тийм ээ. Донжид нүвичирдан
миний вечер яндаг маян гэсэн байна тийм ээ. Уул нь лүн нь бол та нөгөө нэг цанд дээрээ ингээ өөр тайлбарлаа. За тэгэхээр та бол яасан нь гоо доогвор гэдэг нь уруу ингээд өгүүлсэн байна. Эсрэгээр нь өгүүлсэн. Тэг. Мөн яасан. Мелонангийн жашингийн сүгний ран аюулдуу жидвийн лоло наватар мадува жигдэр ангави дог миний бич. Одоо энэ тун нарийн яг уу гэхээр толинд тусж байгаа бидний царайны тусгал оюун ухаанд харагдж байгаа шигэ бүтээгүй юм а гэдгийг игэл ертөнцийн одоо иглүүд бол онж таньж мэдэхгүй маа гэж чадахгүй гэж. Чадахгүй маа гэж. Яагаад үг гэхээр толинд харж байгаа тусгал маань харагдж байгаа шигэ бүтээгүй гэдэг маань тэрний өөрийнх нь хоосон чанар шүү гэж. Одоо умаар анжуби юусэн шүү дээ. Мелонангийн жашингийн сүгнэн ран аюулдж идвийн лола жидэр нава дарду матубате мелонангийн жашингийн сүгнийн гэдгийг донид юм бэж. гэж хэлгээд байхгүй юу? Дон номела навынгийн шавга маян ба юулрангийн түн маян би дөдлөгжин өнө дува гэж тавьсан шүү дээ. Гарч амч. Тэгэхээр мелонангийн жашингийн сүгнэн ран аюулдж идвийн лоло жидэр нава дарду матубате мелонангийн жашингийн сүгнийн гэдэг ингэ доны юм бэж. Шилэн намсан чөөжин дэмбэр мэддээ дэмбэрл юм бээч. Берна мелонангийн жашингийн сүгний шин гэд жиг дурлалын гав дээр дагсаж хайсан дүвжэн чön юу вэ гэд асуугаж өнгөрөөд би тусал гажид ингийн нурмуу дээр дүвжэн чöгийг хэлж өгсөн. Тэгээд та нар ойлгоогүй. Ерөөсөө тэр тал дээр юм яриаггүй тийм ээ. Тэр дагсалч одоо энэ шүү дээ. Шилэн намсан чөөжин дэмбэр мэддээ дэмбэрл юм бээч. Берна мелонангийн жашингийн сүгний шин. За эсвэл одоо юу гэдэг нүгүү чөжин дэмбэр мэдээ дэмбэрл юм бэж. Нүгүү дэмбэрл юм бад доголцсон. Дэмбэрл яна дэмэд юм би чаваа доголцсон. Жичв дөвөлдсөн байгаа шүү дээ. Дэмбэрл яна дэмэд юм би чаваа доголцсон. Тэр юу дагцуул нийвэр суувын гансаг гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм ээ. Жичв дугуйн гансаг жөөж. Дэмэд дугуй ямбартал. Эн чинь өөрөө хоосон чанарыг дэмэд сардвжир иваа шүү дээ. Дэмэд сардвжир иваа. Хоосон чанар гэдэг дэмбэр медва гэдэг үннээсээ бүтээгүй гэдгийг шинээр баталж ойлгуулж байгаа үзүүлж байгаа ийм одоо учир шалтгаан логик шүү дээ. Жумцсан. Тэгвэл дэмбэрл яна дэмэд юм би чаваа доглох ёстой байсан. Дагдаа яна дүвжэн чөө юм би чаваа доглох ёстой шүү дээ. Тийм ээ. Дэмбэрл яна дэмэд юм би чаваа догвын гансыг дэжж дэмэд догвортал. Дагчой дунсум рээрэнэ догвын чав. Тэгэхээр дагцуул ниймэр совын гансаг дэжж дүвжэн чөө догвортал. Дүвжэн чөө юу байгаа вэ? Нүгүү чөө чинь дэмэд эндэ гэсэн шүү дээ. Дэмэд догвортал. Жич. Тэгээ дүвжэн чөө юу юм? Ийм асуудал үүсэ. Дүвжэн чөө юу юм гэсэн чинь ганду нангаа дэ раншинжис мадува гэсэн шүү дээ. Тусал гажид нэгэн нурмууд дээр Кенсур Бямажансан багш бол ганду нангаа дэ раншинжис мадуба гавдэр нөгөө тавих өстой дүвжэн чөө юм шүү гэж хэлсэн шүү дээ. Дэмэд тавихгүй гэсэн шүү дээ. Ганду нангаа дэ раншинжи мадуба дэжж. Тэгвэл юу дэмбэрл яна ганду нангаа дэ раншинжис мадуба юм ба доогварта. Мелонангийн жашингийн сүгний ганду нангаа дэ раншингийн мадуба доогвартал. Мелонангийн жашингийн сүгнийн дэндүү хүмбэ яндаг гэдэг дэндүү нээлэх ёстой шүү дээ, тийм ээ. Хүмбэ яндаг гэдэг дэндүү дагдаа яна дүвжэн чөө юм би чаваа доглох ёстой. Хүмбэ яндаг нь юу вэ? Мелонангийн жашингийн сүг. Мелонангийн жашингийн сүгний дэндүү дэмбэрл яна дэмэд юм би чаваа доглох. Түүний урд жижигвэн аруулду цамаасум ондууд байгаа гэж. Тэгвэл мелонангийн жашингийн сүгний ганду нангаа дэ раншингийн мадуба доогвартал. Са ганду нангаа раншингийн мадуба доона мелонангийн жашингийн сүгний дэндүү ганду нангаа дэ раншингийн мадуба юм ба доона. Тэр гансаг тийм үү? Тэр дагцуул ниймэр сорон за хинч вэ хамаагүй. Тэр мелонангийн жашингийн сүгний дэндүү ганду нангаа дэ раншингийн мадуба доогын гансаг те
Мелонангийн жашингийн сүмнингийн дэндүү дэмэд догоо юм биш. Мелонангийн жашингийн сүмнингийн дэндүү догвын дэмэдэ дэмэ юм биш. Мелонангийн жашингийн сүмнингийн дэндүү доголсон дэмэд умби дэндүү догвын дэмэд тамжууд рожиг ба юм биш. Найжиг ба юм биш. Юу л юу хүү? Мелонангийн жашингийн сүмний яварталтай. Мелонангийн жашингийн сүмний яд юм яана те дэмэд юм чав. Өөрөө хосон чанартай байж тээ. Хосон чанартай. Тэр нь юу юм? Мелонангийн жашингийн сүмний гэдэг ингэ те юу лээ? Ан аюутжууд бол одоо наваандад мадуу. Тэр л тавина. За тэрийг л хэлээд байна шүү дээ. Ийм одоо ингээд гороож авсан ийм ойлгоц ингээ байгаа шүү дээ. За энэ намаа харъя. Мелонангийн жашингийн сүмний ран аюулдужидын лоложидэр навадар мадубаг жигдэн рангаба бэр дог минуби чирэр гэж. Дог минуби чирэр гэдэг дээр их олон зобоо байгаа. Тэна динижийн лүглаа. Саяны тэр дээр татсан нандуудаа ян донжууд нөвичэрдэ минучэр яндаг маян би гүнзүжиний яваажээ гэсэн тэр хүн болвол юу ч юм. Тэр одоо динижийн лүглаа болвол Тэдун шалжи шибээс ав тэр жидавашин мэдг жан чүү дав мигшэла чур наншин чуийн донжид нүадан мигжүү дав мигшэ гашигла амадан давр чур наян донжид минүү шева лунгийн гомбор симсоо. За ингэж л айл. За энэ одоо манай их чааны хабандита ялгаж өгч байгаа шүү дээ. За энэ бол одоо дэнижийн лүлээ бол чидун шалжин шав. Чидун хайлгандаг тэр ёсонд бол гав дэр жидава шин мэдгэж байна. Тэгэхээр умаар анжид бол чидун хайлгаж байгаа тийм ээ. Умаар анжид бол чидун хайлгаж байгаа. Тэгэхээр энэ үед бол яг цав бол наад чинь таарахгүй маа гэж. Нэгдүгээр. За тэгээд утга нь юу гэж чүү давуу мэгшила чүр наянс гэж. Ус бол нүдэнд бол ус гэж үзэгдэнэ. Ус бол ус л гэж харагдана. Тэгээд харагдсан шигэ усныхаа бол одоо норгодог шингэн тэр одоо бүхэл одоо үйл ажил нь бол яг харагдж байгаа шигэ явагдана. Усыг бол ус гэж харагдана. Тэгээд харсан шигэ түүнийг идэлж чадна тийм ээ. Баншин шарва байна гэсэн үг шүү дээ тийм. Мигжүү давуу бол яг уу гэхээр зэрэглээ бол заримдаа бол нүдэнд яг ус шиг харагдах тохиолдол байдаг. Тэгээд ус шиг үзэгдсэн ч гэсэн тэр яг одоо ус шиг эдэлж болохгүй шүү дээ тийм. Усныхаа ажлыг хийж чадахгүй шүү дээ. Харагдсан тэр ус шигэ тэр ажлаа явуулж хийж чадна. Гэж бол ойлгох хэрэгтэй юм тэр нөгөө нэг юг динижийн лүнг бол нанду дайн донжиддаг нүүчэрдэн минүүчрэр гэдэг тэр утгыг бол тэр чүү давуу мигшэла чүр наншин чүи донжид нүадан мигжүү давуу мигшэ гашила амаадан давуур чүр наньян донжид минүа гэж ингэж л одоо тайлбарлаж ойлгох. Ийм утга юм шүү гэж би бодож гинэ гэсэн санаагаар хэлж байгаа. Энэ айлдсан үгнээс нь те лүнгийн гомбор симсоо гэж. Тэр бол манай их чааны лам бол одоо энэ лүнг бол ингэж ойлгох болов гэж надад бодогдоо гэж. Жийчэр гүнзүүдэн бадан домдомдэн ба шээчэ шэна шатуу ятэ гэж. За явууны учраас гүнзүүдэн ба домдомдэн ба гэсэн бэ гэвэл гүнзүүдэн ба домдомдэн ба гэж хоёр нэр томьёо байгаа шүү дээ. Яагаад гүнзүү гэж хэлсэн? Яагаад домдомдэн ба дээд гэж хэлсэн бэ гэдэг. Тэгэхээр энэ шатуу ятэ гэдэг нь бол зөвхөн нэр томьёоны хувьд тайлбарлах гэж байгаа шүү. Нэр томьёоны хувьд гүнзүү домдом гэж хэлсэн нэр томьёоны хувьд болохоос энэ чаваа байхгүй шүү. Энэ нөгөө шатуу ятэ гэдгийг бол юу гэж ойлгох? Дашидуу ятэ гэж ойлгох ёстой шүү. Дашидуу ятэ гэдэг нөгөө нэг даажишимба гэдэг бид нар ярьсан шүү дээ. Яг үгчлэн гэдэг шиг нөгөө нэг данья дээр зөндөө тийм гарсан шүү дээ.
Энэ шатуу ёдтой гэдгийн урд баг дашидуу ёдтой гэж бичмээр ийм үг шүү. Тэрнээс биш одоо шана шатуу ёдтой гэдэг лог гүнзүү энэ годолсон доор годолсон энийг ингээ хэлээд тэгээ энэ гүнзүүдийн баян жаавар зондын баян би чаварт гэх юм бол чаваа байхгүй шүү. Нэр томьёоны тайлбар дээр хин чаваа орж ирж чадахгүй шүү дээ. Тийм ээ. За тэр шүү. Заяа. Жийчэр гүнзүүдийн бадан дондомдын баг хисимбэ гэвэл дашидуу ёдтэй гэж. Дашидуу нэр томьёонд нь яагаад гэсэн лоо гүнзүү баа гэж. Лоо гүнзүү баа. Дэнзэнжийн овор дэнжи найцудлаа зүмбис гүнзүүдэн баа гэж. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Бидний оюун ухаан тийм ээ одоо хамгийн амар хэлбэр нь бол одоо бидний өөр бидний оюун ухаан бол юмсыг үнэн бүтсэн гэж ингэж бодож баримт үннээсээ бүтсэн гэж. Тэр үннээсээ бүтсэн гэж бодож байгаа оюун ухааныг бол лоо гүнзүүба гэж хэлээд байгаа шүү дээ. Монголоор тайлбарлах. Лоо гүнзүү төв дэл дээр болохоор лоо гүнзүүба дэнзэнжин овор гэсэн байгаа. Тийм ээ. Би энийг өөрөө ингэж л ойлгоо. Тэгэхээр Эмбэр зэмбийн лоо дэнзэн буюу үнэн гэж баримтлаж байгаа чинь зимба гэдэг чинь өөрөө энэ зин гэдэг үгээр оюун ухааныг хэлж өгч байгаа шүү дээ, тийм ээ. Үнэн гэдэг үнэн бүтсэн юмс одоо биднээс огт хамааралгүй гадна талаас ингэж байж байгаа юм, тийм ээ. Далайн түвшнөөс 8800 метрийн өндөрт байгаа тэр Эверестийн оргил байгаа байхгүй надаас хамааралтай гэж би хизээч бодож чадахгүй байгаа шүү дээ. Тэр нөгөө ингээл дүнхийгээл байж байгаа. Тэр ингээл үннээсээ гадна талаасаа өөрөөсөө ингээ байж байгаа юм шиг санагдав. Тэр үзэл баримтлал бол үнэн гэж баримтлаж байгаа. Тэгэж бодож байгаа тэр баримтлал гэдэг байгаа гэж баримтлаж байгаа тэр оюуны лоо гүнзүү ба. Тэгэхээр тэр лоо гүнзүүээр энзэнжийн овор гэж болов үнэн гэж баримтлаж байгаа. Үннээсээ бүтсэн гэж баримтлаж байгаа. Тийм ээ. За ийм мөн чанарт бол яг нь дэнжи найцудлаа зүмбис гүнзүүдэн баа. Дэнжи найцудлаа гэж. Яг үнэн бодит байдал оршихуйгаас нь бол хуурмаг байгаа учраас. Тэр нөгөө үнэн гэж бодож исэн тэр байдал тэр маань тухайн зүйлийнхаа яг үнэн мөн чанар нь оршихуйгаас нь хуурмаг буюу эсэргээрээ байгаа учраас гүнзүү дэмбаа гэж хэлсэн. Лоо гүнзүү ба дэнзэнжийн овор зүмба. Тийм ээ. Үнэн гэж бодож исэн, үнэн гэж баримтлаж байгаа тэр бодлын минь хувьд бол бүх зүйл худлаа л баггүй юу? Бүх зүйл худлаа. Хуурмаг байсан байна гэж. Тэгэхээр одоо үнэн гэж бодож исэн тэр оюун ухаан өөрөө ч түүний тэр харж байгаа сонсож байгаа энэ бүхэн нь бол мөн чанар нь миний бодож байгаас өөр баг. Тэгэхээр энийг хуурмаг гэж. Бодол хуурмаг. Үнэн биш. Тийм учраас гүнзүү дэмбаа. Зүгээр л ертөнцийн үнэн худлын жишг бас тийм шүү дээ, тийм ээ. Одоо зүгээр л өнөөдөр одоо юу гэдгийг өнөөдөр өглөө хоёлаа 8 цагт уулзъя гэчээд би очоогүй бол би худлаа хэлсэн болно. Ягаад гэвэл хэлсэн нь бодитод байдлаасаа зөрчлөө шүү дээ. Хэлсэн яг тэр 8 цагийн үйл явдал хоёр бол таараагүй учраас худлаа ярьсан тийм ээ. Хэлсэн зүйл яг бодит байдал хоёр таарч ивэл үнэн гэдэг. Яг л энэ шиг миний бодож исэн одоо миний бодож исэн байдал тухайн зүйлийн яг үнэн байдал хоёр нь зөрчиж байгаа. Хоёр өөр. Тэгэхээр миний бодож исэн баримтлал миний
тэр бодлынхоо дагуу одоо тийшээ шунах гэх юм уу тийм ээ. Тэр бүхэн маань бол хүнзүү Демба буюу зүгээр л уурмаг ийм болж байгаа. Тийм учраас бодит байдлаас өөр хуурмаг байгаа учраас хүнзүү Демба гэсэн юм аа гэж. Дэнжи найцудлаа зүмбэс гэж. Хүнзүү Демба гэсэн юм аа гэж. За одоо харин нөгөөх нь буюу доо Дон Дамба гэж. Доо Дон Дамба. Хамгийн дээд үнэн одоо оюун ухаан болсон хавгийн нямшиг ишээжин орор. Хавгийн нямшиг ишээ буюу утагтын буюу тонлон товлсон ганцыг хэлж байгаа шүү дээ. Үннийг бодтойгоор шууд харж чадж байгаа. Тэр одоо бодгаал буюу одоо тонломоос дээш тийм ээ тонломоос дээш үзгүй мөрийг олсон. Үннийг бодтойгоор нь шууд харсан. Тэр хутагтын тэгш агуулan бясалгаж байгаа тэр бэлгүүнийг хэлж байгаа. Тэр бэлгүүний хувьд тэр бэлгүүний тэр яг үннийг бол одоо зөвхөн үннийг л үзэж байгаа оюун. Павгийн нямшиг хишээ гэдэг. Тэгш агуулan бясалгаж байгаа тэр бэлгүүн гэдэг бол зөвхөн үннийг л харж тэрэнд харагдж байгаа юм бол зөвхөн үнэн. Үнэн. Үнэн буюу хоосон чанар тий. Үнэн. Өөр тэрэнд юу ч үзэгдэхгүй байгаа. Угаасаа тэр оюун ухаанд павгийн нямшиг хишээд биш хоосон чанараас өөр юу ч байхгүй. Юу ч үзэгдэхгүй байгаа. Тэгэхээр одоо үнэн юмс одоо альва зүйл үнэн үү үгүй юу гэхээр гэдгийн шалгуур нь тэр оюун ухаанд үзэгдэж байгаа мó үзэгдэхгүй байгаа мó гэдэг бас нэг шалгуур байгаа байхгүй юу өөрөө. За тэгэхээр одоо юу гэж юм бэ? За намаа харъя. Лоо Дон Дамба павгийн нямшиг ишээжин орор тий. Овор гэдэг нь тэр дээд оюун ухаан болсон утагтын тэгш агуулan бясалгаж байгаа тэр бэлэг бэлгүүний одоо үн чанарт бол үнэн байгаа учраас Дондам Демба гэж хэлсэн. Доод Дон Дамбад Демба байгаа учраас нэг дээд оюун ухаанд үнэн байгаа учраас түүнийг дээд үнэн гэж нэрлэж байна. Хэмээн номон сон чээ шат. Тэгээ павгийн нямшиг ишээ өөрөө онцлогтой шүү дээ тийм ээ өөрөө. Хоосон чанарыг л бясалгаж байгаа. Хүнд одоо гүнзүү бинчөө бумба гава ширээсэн юу ч үзэх. Тэр үедээ амтны зовлон момлон одоо бодисатва жансам тонлон бад бол бодийн сэтгэл мэтгэл тэр үед огтосож байх. Охны хутаг мутаг одоо тэр бодолч байхгүй. Энэ үед. Тэр үед тэр нь оюун ухаанд нь юу аа зөвхөн хоосон чанар. Бясалгаж байгаа хоосон чанар нь тийм ээ бясалгадахун болсон хоосон чанар бясалгаж байгаа оюун ухаан хоёр нь усан дээр усын шин шиг тийм мөн чанартай болсон байж байгаа. Усан дээр ус ихэд ялгаа гарахгүй шүү дээ тийм ээ. Тэр шиг ийм нэг мөн чанартай шахуу. Хамгийн дээд оюун. Энэнд үзэгдэж байгаа зүйл бол зөвхөн хамгийн дээд үнэн. Энэ дээд үннийг яг ихтер шууд болгоож байгаа оюун ухааныг бол бас хамгийн дээд оюун ухаан. Дон Дамба. Тэгэхээр хоёр талаас нь үнэн юм уу гэдгийг энэ оюун ухаан болгоож ийн үгүй юу гэдгээр нь мэдэх нь байна. Энэ оюун ухаан дээд юм уугүй юм уу гэдгээр нь тэр яг жинхэнэ үннийг харж ийн үгүй юу гэдгээр нь ингээ хоёр тал. Лоо Дон Дамба павгийн нямшиг ишээж ор Демба учраас Дондом Демба хэмээн. За энэ дөрөвдүгээр хэсэг бол одоо энэ хоёр үнэн гэдэг маань Хүнзүв Демба, Дондом Демба гэдэг тийм ээ. Одоо энэ янгуух тийм үү үнэмлэхөө үнэн энэ хоёр маань үн чанар нь нэг юм уу тусдаа юм. Энэс маш энэ хоёр маань нэг зүйл юм уу тусдаа зүйл юм. За энийг одоо шин. За тэгэхээр энэ дээр гарсан одоо энэ цусан овоо буюу тусынх нь мөн чанар энэ дээр бол
олон олон зүйл байгаа. Тэгэхээр энийг бол наривчлаад умын одоо ном дээр бол илүү дэлгэрэнгүй үздэг учраас ингэсгээд ерөнхий ойлгох зүйл өгдөг. Нэг талаасаа нөгөө талаасаа энэ жодон дээр гарч байгаа апон тажид дээр бас гарна. Энэ бол маш хамгийн гол энэс юу нэг илүү энийг ойлгохгүй энэ бол базаад л хамяалаад өгсөн. Энэ дотор нь ярих зүйл маш их байсан шүү. Тэгээ бол одоо ингээд шүнгийнхаа дагуу л ингээ явдаг юм. Угаасаа жодон ч гэсэн уламжлал нь юм учраас тэгэл угаал би мэдгүй юм руугаа орж ярих гаж та нарт бас шүнгээсээ хазаагаа явчихаар харах юмгүй болоод Шива жигдэн татад жадуу ёдээ гэж бодвол дараагийн